Сайн байцгаана уу? Та бүхэндээ Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Миний пэйж утсыг дагдаг хүмүүс мэдж байгаа бах. За бидний хэсэг залуучууд Чикаго хотод амьдардаг нийтдээ нэг ийм 25 орчим гэр бүл хамтраад нэг ийм үйл хөдлөлийн project-н дээр ажиллаж байгаа. За энэ юу юм гэхээр за Америкийн Чикаго орчимд ингээ газар худалдаж аваад за энэ дээр ингээ байшин барьж байгаа. За энийг буцаага зах зээл дээр борлуулна. Яг одоохондоо бол ингээд нэг байшингаар эхэлсэн. За энд ингээ газрыг аваад гисэн чинь өнөөдөр байшин байна ийм болчих. За маш богино хугацаанд босдог юм байна. Цаашдаа бидний одоо зорилго гэх юм бол за тун удахгүй ингээ 2 байшин, 3 байшин, 5 байшин, 10 байшин ингээ бариад эхэлнэ. Цаашдаа Чикаго хотод Монгол тауныг одоо барьж байгуулна гэсэн ийм хүсэл мөрөөдөлтэй. За хамгийн гол нь маш олон монголчуудыг оролцуулсан. За маш богино хугацаанд босгосон ийм project-ыг эхлүүлнэ гэсэн ийм хүсэл мөрөөдөлтэй хэсэг залуучууд нэгдсэн байгаа шүү. За өнөөдрийн хувьд барьж байгаа байшингийнхаа явцыг танилцуулъя. Түрүүн би хэлсэн маш богино хугацаанд ингээд барилга маань ийм явцтай болсон байна. Энэ удаа барилгыг за энэ project-ыг ахаж байгаа Амраатай хамтраад за ер нь энэ Амраагийн бодол санаж байгааг та бүхэндээ бас нэг дуулгая. Тэгээ хэлж ярихыг нь бас хүргэе гэд. За тэгэхээр Амраадаа ингээ микрофоноо шилжүүлээд за хамтдаа яриа явуулнаа. За энэ ард барьж байгаа байшин маань гоё харагдаж байгаа үз. Оо янз. За хэвээ янз. Ий болчихлаа шүү дээ. Ста нэр мэрэгчлээ юм аа. За тэгээ манай анд Амраа одоо чи одоо байшин бариад бүр туршлагачлаа да. Одоо тэгээ улам хурдсаал улам ингээл чанарчаал ах дор нэгээл. Яа янзтай. Угаасаа яг адилхан шүү дээ. Ямар мэрэгжил байсан Америкт 23 жил ийм хийж байгаа шүү дээ. Одоо тэгэхээр ч одоо тодорхой хэмжээнд бас нэг жоохон туршлагацсан байл гэдэг тий. Яста мондөг бол. Тий. Тэгээ бид хэдийн бас Монгол таавны хүрээнд тэгдэж байгаа ажлын нэг хэсэг манай залуучууд бүгдээрээ ингээд энд оролцоод ингээд явж байгаа. Тэгээд энэ битээр хэдхэн сарын өмнө энд суугаа байжсэн чи одоо яасан ийм болцоо байна шүү дээ. Тэгэхээр гоё байгаа шүү дээ. Бүтээн байгуулалт дорой юм аа тий. Тэгээ энэ манай одоо Америкийн нэгдсэн улсад байгаа мужи улгоноос ч байдаг юм. Альсвал энэ Чикагод байгаа бид нэр бүгдээр энэ Монгол таавны бүтээн байгуулалтыг хийхэд бол тийм нэг асуудал байхгүй байгаа шүү дээ. Асуудал байхгүй. Тий. Ер нь бид нар яаж нэгдэд нийлэх вэ гэдэг тийм дээр байна үхээс бусад юм дээр бол өөөсөө. Тэгээ бид нар энэ жил ямар ч байсан энэний одоо доошоо 2 3 блокийн доохон тал дахиад нэг байгаа. Энэ жил ямар ч байсан бид нар 3 юм уу 4-ийг өвлөөс өмнө эхлүүлчин. Тэгээд энэ ингээд 2 жил яваад тэгээд үндсэн ажлынхаа төлөвлөгөөнд орно шүү дээ хэвлээд. Тэгээ одоо ингээд 20 хүмүүс 20 гэр бүл орсон байж байгаа. 25. Тэгээ одоо ингээд 25 гэр бүл яг энэ ардлын энэ хаусны энэ project-н дээр ажиллаж байгаа. Тэгээд болж өгөх юм бол одоо энэ тоогоо нэмэх тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо бид нартай хамтрах дахиад энэ бүтээн байгуулалтанд оролцох ийм хүмүүс л одоо биднэрт хэрэгтэй байгаа. Тэгээ ганцхан Америкээс биш ерөөсөө Монголоос хүртэл оролцож болно. Хүнээр хүчээр мөнгөөр тэгээ янз бүрийн ер нь тэгээ Америкт энэ зах зээл бол гоё байна тий. Тэгээ богино хугацаанд босд юм байна. Тэгээд энэ бүх юм стандарт буюу материалууд нь ингээ бэлэн байж идэг болохоор ерөөсөө тэгэл яг л нөгөө цаасан дээр хийсэн. Яг л тэгэл тэрүүгээр л болд юм байна. Одоо яаж янз бүрийн нөгөө инспекшн инээ тэрэ шалгалт малгалт одоо асуудалгүй үсттэй энэ чинь бүх юм тэгэл яг стандартын дагуу. Тий угаасаа одоо энэ Монголоор нөгөө сабууд ихээр дуслан гүйцэтгүүд чинь бүгдээрээ энд чинь ажлууд аваад хийж байгаа. Тэгээд жишээлбэл хундаам цутгах гэсэн шүү дээ тий. Тэр чинь инспекшн ирээд тэнцсэний дараагаар тэгээ бид нар энийгээ барих болж байгаа. За энийгээ болохоор бид нэр одоо 2-7 хоногийн дараа инспекшн дуудаад тэгээ энийгээ үзүүлээд тэнцээд дараа нь тог цахилгааныхаа ингээд үе шаталтай ингээд явна. Тий тэгэхээр зэрэг одоо барилгын явцад тодорхой нэг асуудал гарах юм бол тэр доор нь яг нь засаад явчих нь шүү дээ. Тэгээд инспекшн алгасаад дараагийн тийм бол байна гэж байхгүй тий. Заавал цаг тухайд нь одоо ч энийг хийсний дараагаар дээвэр ирээд дээврийн хийж байгаа шүү дээ. Дээвэр хүртэл бас мэдээж стандартын байшингийн хувьд хэр чанартай. Энэ бол нам болж байгаа шүү. Байшингийн хувьд бол одоо манай өөр орчмын байшингууд болоод ингээд нэг одоо Америк чинь нэг үйлдвэрийн байшингууд ирээд байгаа шүү дээ. Ханыг угсаар тавьчихж байгаа. Бид нар болохоор ингээд стек биулд гэж яриад байгаа байхгүй. Энийг яг нөгөө материалд нь ганцаараа ингээд авчаад эндээ яг ингээд тийм ширхэг хийгээд ингээд тэгж байгаа. Тэгээ энэ зөвхөн энэ гаражны дээдлийн энэ болохоор зэрэг
одоо үйлдвэрээс нэг ингээд хийцэн ирж байгаа шүү дээ тий. Одоо шувуу нуруу гэдэг. Тийм шувуу нуруу гэдэг тий. А тэрний дээдлийн эдрийг болохоор бид нар бүгдээрээ гараараа хийж байгаа. Яагаад тэгэхээр зэрэг гаражны дээдлд уг нь бол нэг өрөө юм гарах боломжтой энэ байшин байгаа байхгүй. Тэгвэл энэ удаатаа бол энийг бол тэгээгүй. Тэртээ тэргүй нөгөө дөрвөн өрөөтэй. Тэгээд нэг өрөө нь болох тэр нөгөө лофт гэдэг тэр нь болохоор тэр 5 дахь өрөө болчих боломжтой. Тэгээд доошогоо бейсменттэй бейсмент нь бол айгүй гоё шүү дээ тий. Тийм. Зайны хувьд бол ерөөсөө хангалттай. Тэгээ одоо яг барьж дуусаагүй ч гэсэн бид нар энийг маркет дээр тавьчихсан, зах зээл дээр тавиад одоо борлуулах боломжтой тий. Тий, ерөөсөө тун удахгүй энийг маркет дээр тавих байх. Угаасаа тэгээд бүгдээр тэндээс хараад ямар шиг үн өртгөр босдох юм байна, яад юм байна гэдгийг бүх улсууд тэгээд хараад мэдчих байлгүй. Тэгээд дайлангуяа энэ ярианы дундуур энэ байшингийн дотор талын тэр нөгөө займаагийн сайхан бүгдийг нь үзүүлээд байгаа. Юмыг ээж мэдгүй бас нөгөө энд сонирхож байгаа хүмүүс авах юм бол бас байшин сав авах гэж байгаа. Ер нь бол ийм шин юм л босмаар юм байна дөө. Тий, ер нь бол яг custom home гэдэг тал одоо юу гэдэг энийг dream home гэдэг юм яг манай Жокогод ойрхон байгаа шүү дээ тий. Хэрвээ яг үнэхээр байшин сонирхож байгаа бол ирээд бид нартай уулзаад зөвлөгөө аваад тэгээд өөрсдөө заавал 2 3 давхар ийм барих ч байдаг юм уу ингээд байх шаардлага байхгүй шүү дээ. Ер нь өөрийнхөө одоо бажет нь тааруулаад тий нэг давхар range home ч юм уу бариулах боломжтой байна. Тэгээд ер нь бид нартай нийлж нэгдэх юм бол цаашаага хин ямар ажил хийх нь хамаагүй байх нь шүү дээ. Тодорхой хэмжээнд бас нэг үйл хөдлөлийн бизнес гэдэг ийм бүтээн байгуулалтын юмд хөрөнгө оруулалт хийж яаж цаашаа мөнгөжиж явах вэ? Тэгээд цаашаа бид нар яаж олон газар энтер авах вэ гэдэг талын имийг бас бодох хэрэгтэй. Тий, ер нь бол бид нэр гэл яриад байна. Тий, энэ 25 гэр бүл эдгэр чинь бас энийг зүгээр л сууж байгаа. Заалын одоо тэгээ хийцэн байхгүй шүү дээ. Мэдээж бид нар энд чинь тодорхой хэмжээнд бас судалгаатай. За дээр нь болохоор зэрэг 8 жил тий 9 жилч байна бид нар ингэж явж ийж за ингэ тгий гэж ийж тэгээд бүх улсууд санаа сэтгэлээ нийлүүлж ийж яг ийм төрж байгаа байхгүй. Тэрнээс биш бүгдээрээ л тий би жолооч би тийм би бүхэл улсууд угаасаа завтай ажилтай биз дээ. Тэгээд тэрнийхээ хажуугаар бид нартай нэгж нийлэх юм бол бас мөнгө чинь бас цаашаа өөрөөсөө бас шинэ байшинтай болох боломжтой юм ийм л яриад байна л да. Яаж бүхэм тэгээд одоо яаж төлөвлөсөн хугацаанд ерөөсөө бүх асуудал яаж юм ер нь? Тий, ер нь бол бид нар үйл сая таарсан шүү дээ тий. Тэгээ үйл таарад үйл яг нөгөө ситигээс нөгөө пермитэ барих зөвшөөрлөө авцсан байдаг. Тэгээ үйл бол мэдээж ямар ч улсууд тийм хайпи ажиллахгүй шүү дээ тий. Тийм учраас тэртээ түрүү энэ байшин чинь яг custom home яг бас зүгээр нэг одоо home биш учраас бид нэр хавар ихэлсэн. Тэгээ ерөнхийдөө 6 сар дотор игээд дуусгах шүү дээ. Яа, энэ том байшин. Ийм том байшин ерөөсө 6 сарын дотор барьдсан биш юм манайхаа. Ерөөсө байшин барих гэж байгаа. Тэгээд ер нь хөрөнгө оруулалт хийх ч гэсэн ер нь үрдэн бол дороо гарах юм тий. Тий, яг олноос тий. Тэгээд дээр нь эн чин цаашлаад эн чин мэдээж ганцаараа за жишээлбэл би барилгын компани ингээд аваад хичнээн жил явуулаа. Ганцаараа явуул байна. Тэгээд би бас өөрөө ийм одоо юу гэдэг яг энэ салбар дээр мэдээж дуршлагчаад нилээ юм болцсон. Тэгээд бас бусдыгээ дагуулаа явмаар шүү дээ. Тэгэл нэг манай ажилчид тэгэл янз бүрийн улсууд үрмичүүд их хвчлэн үрмичүүд энтертэй чинь айгүй би чинь нэг холбоотой байдаг болохоор нөгөөдөлөө ингээл тэгээ нөгөөдөл чинь ч гэсэн цуг одоо 23 жилийн өмнө анх бид нар нэг гараас гарч исэн манай найз нөхдөд ингээд зөндөө байна. Бүгдээрээ биелдрүүд болцгооцсон. Тэгээ тэр үед надтай хамтдаа ингээд барилгын салбарт ингээд явж исэн бол мэдээж өчнөө олон монголчууд байж байгаа шүү дээ. Тий, залуучууд хүртэл ирээд сурыг барьж байдаг юм иймэрхүү юм их юм бол тэгээ болно шүү дээ. Өнөөдрийн нэг халуун наранд байдаг юм өнөөдрийн нэг төвчээр чинь 5 6 жилийн дараа ч юм уу 10 жилийн дараа ч юм уу өөрт нь яг скил болно шүү дээ. Чадвар болж очиж шүү дээ. Яг үнэ. Тий, ямар ч дээд сургууль ямар ч юмыг төгснөөс илүүтэйгээр бас иймэрхүү ажлын юм ч гэсэн баг тэднээс илүү шахуу одоо яг амьдрал дээр мөнгө төгрөг ч юм уу амьдрах орчинч байдаг юм уу тэр бүгд нь гоё болж байгаагүйгээс бүгдээр мэдчихэж байгаа шүү дээ. Ер нь бол Америкт тий. Тэгэхээр аль салбар сурж хөгжиж болно. Гэхдээ бас ийм салбар байдаг гэдгийг бас манай монголчууд бас мэдэх хэрэгтэй баху. Тий шүү дээ. Тий. Одоо миний хувьд бол ерөөсөө мэдэхгүй байсан. Одоо ингээл хараал хийсэн бас нэрээ гоё юм аа. Энд бас манай хуйгаа өрч гисэн гар үе оролцсон бүгдээрээ л ингээл манай 25 гэр бүлэнийг тэгэл бүгдээрээ л гоё байна. Тэгэл манай хуйгагийн бас фэйсбүүкээр бид нэр ингээл энийг ингээд байнга бас ингэж явж байгаа тий. Тэгээ манай хуйгагийн фэйсбүүкийг бас манай монголчууд бас их дагаарай. Зөв гоё юмнуудыг бас манай хуйгаа бас их хүргэдэг шүү тий. За тэгэл эхнээс нь дуустал нь тэгээд үзүүлнэ. Сайхан дагаад.
Тэгээ бас энэ амрагийн нэг уцны дугаар инээтрийг энэ бичлэгийн доор тавьчих. Тэгээ хоёулын цаашдаа бас ярих юм зүйн дээр. Тий. Одоо ингээд энэ чинь дараа сайд одоо гадна талынхын сайдинг орж ирнэ. Тэгэл дээр нь болохоор зэрэг дотор талаа яаж хийх үү те. Мэдээж ингэж байгаа зарагдчих юм бол бид нэр тэр улсуудын нөгөө нэг бас хүл сонирхлоор дотор талынхаа нөгөө финиш дуусгаараа тий өөр болгоод ямар их жишээлбэл чулуу тавиулах юм уу шалны ямар байхаас эхлээ бүгд ингэ хэрвээ бид нар зарагдахгүй ч юм уу дундаасаа хүн авахгүй энэ угаасаа ингэ эндвэж бол яг дотор нь зүгээр нөгөө нэг стандартын юмнуудаа хийгээл тэгэл дуусгах шүү дээ. Тэгэл зах зээл гаргаад тавина. Хэрвээ хүн сонирхоод энэ хавьд байгаа хауснаас эн чин одоо жишээлбэл RV ордог ийм том гаражтай хаус энд хэр байдгийг мэдэхгүй би л энэ манай энэ орчинд харахгүй л байгаа. Тэгэхээр чин тий ховор штэ. Ийм байна. Дотор хөөрхөн хүүхдүүдээ ч байдаг юм уу хөөрхөн жим чийчих ч юм уу те. Яасан өндөр таацтай ямар гоё ч байдаг юм уу. Бүх юмнуудыг ерөнхийдөө бусад бас construction хийж байгаа одоо компаниудаас бид нар чин ганц давуу тал нь юу гэхээр энэ фрейм босгодог давуу талаараа бид нар гоё юмнуудыг хийж чадж байгаа байхгүй. Тэгэл тэр болгонд чинь тэгэл мэдээж материал мөнгө тэгэл эн чинь бас үн өртөх нэлээ өсөөл дэш явах байх л та. Тийм ээ. За мундаг юм аа. Гоё юм аа. За тэгээ амжилт. Тэгээ хийгээд бай бүтээгээд бай энэ ганцхан одоо бол ингээд нэгээс эхэлж байгаа. Тэгээ та нар ингээд дагаад удахгүй ингээд 5 болно 10 болно. Тэгээ 100 байшин босгоод 100 монголчууд гоё нэгдээд тэгээ хамтдаа гоё хөгжөөд урагшлаад ингээд явах болтугай. Тий. Ер нь бол яг хуу Монгол улсуудын Америкийн нэгдсэн улсад байгаа амьдарч байгаа монголчуудын одоо нэгдэд нийлсэн хамгийн том бүтээн байгуулалт гэж хэлж болно шүү дээ. Би болохоор зэрэг өөрөө тусдаа угаасаа барилгын компанитай манайх бас тусдаа юмнуудаа хийгээ явж байгаа л тий. Тэгэхээр чин commercial байдаг юм уу? Альс нөгөө үзүр үйлчлэгээний тий. За дээр нь болохоор зэрэг өөр ямар одоо сонирхолтой одоо хөдөө аж ахуй тал дээр ч гэсэн range home-ууд гэж байдаг шүү дээ тий. Одоо farming home гэж зөндөө бол юмнуудын тэр талын юм дээр бүх юм дээр нь үйл хөдлөлийн юм дээр бол бид нартай холбогдоод аль салбар дээр ажиллаж болно. Үйл хөдлөлийн чиглэлийн талаар болохоор зэрэг. За тэгээ баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Тэгээ $2 дээр уулзъя тий. Тэгээ дахиад уулзсан. За тэгээд сайхан хууцсан юм дагаад говигийнхаа сайхан дэмжээд өгнө шүү. Ийм сайн дурын явуулын станц яваад байгаа шүү манайха. За баярлалаа. Баяртай.